намайг мөнх тавхтай аялах гэдэг. Би 12 настай одоо 7 дугаар ангид орж байгаа. Самэцано намanya бүрийн хчин гэдэг. Би 13 настай одоо 8 дугаар ангид орно. Би 8 настайгаас эхэлж Stardust бүжиглж эхэлсэн. Бас 8 настайгаасаа гэтээс нүүн ерөөдөө 9 настайгаас л явж эхэлсэн баг. Эхлээд болохоор би ингээ хүүхдээ ордонд цэцэрлэгтэй амар олон бүжигэрчсэн чинь ингээд яваад амар гоё надад тохирохоор илүү сонирхолтой тууштай явах боломжтой гэдэг ер нь л сонгож орж ирсэн. Би ер нь цэцэрлэгээс ер нь цэнгийн дүжээр аягүй их бүжиглдэг байсан. Тэгээ манай цэцэрлэгийн багш өөрөө цэнгийн дүжиг өөрөө урлагийг дандаа нэг зааж өгдөг гэсэн болохоор тэгээд Stardust гэдгийг сонгож орсон байгаа. Гэтэ бид хоёрын насны зөрүүнийг тэгээ насны зөрүүгээс олоод хүүхэд 2 нас өсвөр 1 нас гээд тусдаа тэмцээнд бол орж эхэлсэн. Одоо л тэмцээнд орж байгаа. Өнгөрсөн жилд болохоор ингээ насны зөрүүгээс олоод би доотлын ангилалд ихсэн болохоор дээдлийн тэстэнд өсөлтдөг байсан. Тий. Ер нь хамт байх нь би бинтэйгээ илүү татна болоод илүү чөлөөтэй ярилцаад гээд алдах юм бол чинийг алдаад ээ шүү гэж хэлдэг нь амар гоё таалагдаад тэгээд би бинийгаа буруутгахгүй тэгээ буруу байх юм бол хамтдаа шийдэлцээд багшаас суугаад тэр илүү гоё. Тэгээд явж байхдаа болохоор юм дотор бүжгээ бодоод гээд хайрцагнуудаа чижлээд явж байсан болохоор за дуусна гэл. Онгоцон дотор л нөгөө нэг унтж захтаа нөгөө нэг бүжгээ бодоод ингэ татганаас шүшээдсэн алж гисэн. Нөгөө нэг хятадд яваад нөгөө хятадд тэмцээнд оролцоод ирээ нөгөө нэг финалдаг болохоор жоохон сонир байсан. Тэгээ нөгөө сая дэлхийн орд явж ирээ багаараа гоё финалда дэлхийн оргуулаад ирэхэд бас тэр мэдэрч аягүй гоё таашаалт авсан. Экстрим айгүй хөрх экстрим аягаар хүлээж авсан айгүй хөрх уйлж байлаад ингэ тэгж байсан. Тэгээд өглөөс ирсэн чинь ингэ нүд нь автсан байсан гэж зураг харуулсан. Хэрэлтэй гэд хэрэлцчихдэг. Тэгээ амар гоё найзлаад дандаа сайн ярилцдаг болохоор бүжгээс өөр гэвэл кино тэгээд тоглоод гадуур ингээд нөгөө нэгнтэй нуулзаач юм уу гадаа тоглож моглоо. Тиймэрхүү. Бөөнөр одоо л чадна бид нэр энд ирэх гэж 77 хоног зарцуулсан юм чинь одоо энэ бүжгийг хамгийн сайнаараа үзүүлээд л дуусгана. Тэгж дотроо бүгдээрээ баг шийдэд гарсан баг. Яна зүүд үг л өөр ингэж хаалгатчих гадсан. Бид нар чатсан. Бид нар 77 хоногийг хамтдаа амар олон цагийн бэлтгэлээр даваад тулсан учраас энэ одоо шагнал нь өөр ирж байгаа гэж бодсон. Бүр нэг намайг International Dancer High гэж орж ирээд өглөөнөөс орой хүртэл ордог байсан. Тэгээд хичээлээс бол чөлөөний асуудал айгүй гардаг байсан. Удирлын дүн гарна гэд тэгсэн чинь багш нар арай гайгүй 80-аас 100 гаргацсан байсан. Ер нь соолоос хүлээж аваагүй манай ангийнхаа хүлээж авсан. Тэгээ нэг манай нэг хөрхөн охин дээр андаа гэж хачаал тэрч аваад үнсээл л та. Хөрхөн байсан ангийнхан дээр. За аялгаа байгаа мэт чи шууд тэр охтуудыг аваад тэр хөвгүүдийг аваад очиж бүжиг за гэл би баг яг өөрөөлөө оруулаад за шууд заагаад хэлгээл өргөцтэй. Энэ хөдөлгөөний ингэж хийвэл яг багшид амар гоё магтуулаад тэгээд амар өөртөө ихтэй яг багшиг бүжиглэх баха. Мэдээж эцэг их гэр бүл тэгээд хайртай татны хүмүүс ангийнхан тэгээд бидрийг сургаж байгаа багш нар тасалжуулагч нарт бүгдэнд амар баярлаа гэж хэлмээр байдаг. Үргэ талтмын дэмждэг асуултад танк шиг байдаг эцэг их болон хамаатан садан найзууд тэгээд тасалжуулагч багш Бацайхан болон ууган цэцэг багш жагаа багш сувдаач намун багш нартаа маш их хайртай шүү гэж хэлмээр байна.